За баярлалаа. Мэд сайхан сайд байсан. 3 асуулт байна. Энэ хийж байгаа төсвийн тодтгол дээр нэг юм ямар байдлаар энэ миний ярьж байгаа ярих дараагийн 3 асуултад туссан байгаа тухай асуух гэдэг. Нэгдүгээрт энэ намын мөрийн хөтөлбөр дээр тусчихсан байгаа энэ төм шүнжлийн ногоогоор дотооддоо бүрэн хангана гэсэн зорилт байж байгаа тийм. Одоо манай засгийн газрын хөтөлбөрт ороо явж байгаа. Энэ дээр энэ Тархуул аймгийн орхон сум бараг ингээ 20% дангаараа гаргадаг, үйлдвэрлэдэг. Тэгээ эднэрийн хамгийн том проблем бол өөрсдөө ингээ банкны ногоочд гэдээ нэрлэж гисэн. Энэ банкны ногоочд гэдэг ойлголтыг арилгах тал дээр энэ төсвийн тодтгол дээр ямар юм орсон байгаа вэ? Энэ changing system гэж хоёр дахь юм байгаа. Бүх тарж ургуулсан юм а change-д өгчдөг. Тэгээ яг өөрсдөд нь үлддэг одоо бодит өгөөж нөх баг. Тэр энэ зойр усаас одоо энэ тал дээр анхаарах бодлого дээр ер нь туссан юмс юу байна гэсэн юм хоёр асуулт. За дараачих нь бол энэ тариаланчтай холбоотой асуудал бас дахиад. Одоо үр тарианы гэсэн үг. Өнгөрсөн хавар бол хөнгөлтөө зээл олгоно гэж зарлцсан юм бил. Тэгээ энэ сургаар нь бүгдээрээ очиод арилжааны зээл аваад тэгээ бүгдээрээ гараад өгцөн. Тэгсэн өнөөдөр болтол нөгөө зээл нь олгогдоогүй байна гэдэг ингээд тариаланчтаас баха асуудал яригадад байдаг. Тодтгол дээр энэ асуудал нь яаж орсон юм? Олгох юм уу гүм үү те? Энэ асуудлыг хэлж өгөөч. Гуравдугаарт энэ тариалангийн тухай хууль байна. Хэрэгжиж өгдөггүй хууль нэг байна. Ялангуяа одоо Дархуул аймаг чинь Дархан сэлэнгийн бүс нутагч нь одоо нэг тариалангийн бүс нутаг гэдэг. Тэгээ тариалангийн бүс нутаг гэдэг утгаараа байгаад байгаа мөртлөөсөө Дархуул аймаг нэг жижигхэн газар нутагтай те. Тэгээ тойроод нь тариалангийн газар. Гэтэл таны хариуцах асуудлын хүрээнд байгаад байдаг энэ малчин тариалан зоринд хоорондоо энэ баг байлдах тал руугаа орж ийн л доо. Энийг ер нь шийдэх тал дээр яамнаас ямар чиглэл гаргаад ямар хөрөнгө оруулалт хийгээд ямар зохицуулалт хийгээд явж байгаа вэ? Яаж харж байгаа вэ гэсэн 3 асуулт байна. За хүнсөд аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны админ сайхан хариулъя. Дамжны гишүүн маш чухал асуулт асуулаа. Ялангуяа тэр 150 тэрбумыг хөнгөлтөө зээлийг олгоно гэж хавраас эхэж одоо зарлсан засгийн газар одоо хүртэл олгодоогүй ногоо тариачд асуугаал байгаа. За хариулъя. 2 микрофон. За би энэ төмс хүнсний ногоогоор хангана гэдэг намын мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн байна. Энэ зорилтын хүрээнд энэ changing system гэдэг энэ нэг та асууж байгаа шүү байна. 21 оны төсвөөр бид нар тодорхой саналаа тавиад явнаа. За ер нь бол хүнсний ногоочдыг хамгаалах бодлого бол хүнсний ногооны төвлөрсөн бэлтгэн нийлүүлэлт түгээлт хадгалтын системийг энэ төв сургууль газар бий болгож энэ хүнсний ногоочдыг дэмжихээс зур зам байхгүй. Бүгд хашаандаа тариад борлуулалт байхгүй өөрийн хэрэгцээндээ ингэ ашиглаад босч байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бид нар цогцоор нь ийм ханган нийлүүлэлтийн төв байгуулъя гэдэг энэ дээр засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр төдөлөө явж байгаа. За тариаллын эрхлэгчтэй холбоотой 150 тэрбум төгрөгийн зээл болох асуудал энэ бол шийдэгдээ явж байгаа. Энэ тодтол төр бол хүүгийн хөнгөлтөнд нэг 6 тэрбум төгрөг суусан байгаа. Хөгжлийн банк дээр арилжааны банкуд саналаа ирүүлж байгаа. Одоо энэ л эх 7 оноос ирнэ энэ асуулт маань ажлыг болоо явуулчихна. Олгоно. За эрчимдсэн мал аж ахуй энэ дархан болон сэлэнгийн үед бол газар тариалангийн бүсээ дагуулад бид нар эрчимдсэн мал аж ахуй төвшөлж өгжүүлье гэж. Тэгэхгүй бол одоо яг л нөгөө зүргийн бүтцтэй энгийн явж байгаа мал чинь бол одоо тариаланчтайгаа ингээл зөрчил үүсгэж явдаг. Тэгэхээр бид нар газар тариалангийн бүсээ дагаад эрчимдсэн аж ахуйг хөгжүүлье гэх ийм зорилттой явж байна. За баярлалаа. Нэмэлт асуумаар бол микрофонд. Дамжны гишүүний микрофоныг. Би танаас асуусан асуулт нь нөгөө энэ шин төсвийн тодтгол дээр ер нь тэр асуудлуудад тэр хэр их юм яаж байгаа. Яг одоо хоёр дахь дээр нь л их тодорхой хариулчлаа л да тий. Их нэг дахь асуулт тэр ногоочтой холбоотой асуудал дээр бол одоогоор бол энэ онны тодтголд юу ч байхгүй маань тийм үү. Энэ ондоо бол юм үлээгээд ирэхгүй маань. Гурав дахь асуудал дээр бол бас ялгаагүй юу. Баггүй тий. Микрофон хариулъя.
2 номер. Тэр тариаланчдын хөнгөлтэй зээлийг ер нь ургасын наан олгож чадах ууг бас тодорхой хугацааг нь хэлж хэрэгтэй юм. Мэдээсээ сайдаа. Тариаланчдын тэр хөнгөлтэй зээлийг ургасын наан олгож чадах ууг яг хугацааг нь тодорхой Хөнгөлтэй хэлж. зээлийг эх 7 хоногийн нэгтгэхээс эхлээд арилжааны банкуд руу хөгжлийн банкнаас хойд зээлийнх нь хүслээр шилжүүлчихнэ. Тэгэхээр эх 7 хоноос эхлээд энэ ажил хэрэгжиж явчихна. Тариаланчд маань одоо намрын ургацын оролтоос өмнө бол зээл авчих байх гэж бодож байна. За энэ хүнсний ногооны хөтөлбөр дээр манай дээр бол 2.1 тэрбум төгрөгийн татвас байсан юм. Энэ сая тодглохлоор бол ер нь бол юм байхгүй. Зойрны асуудлыг асуусан шүү дээ. Хариулсан тийм ээ. За